өндөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Адр анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн хүргэнэ. Өнөөдрийн дугаарыг Отровинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отровин хамрын цэцлэг болон NCD Group-ийн Casa Da Vinci төсөл ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стөлгөөний од мөнд радиогоор хүрч байна. За өдрийн Цэнгэл. За өнөөдөр бүгдээрээ ямар хүний түүхийг сонсох вэ гэвэл John Rapp гэд эрхмийн тухай сонсноо. За нацист эрхмийн гэж хэлж араас нь нацист гэдэг. За хүн төрөлхтний түүхэнд дэх энэ хамгийн том хөнөөлт аллаг үйлдсэн дэглэмийн машиныг дэмждэг хүнийг одоо үзэгч сонсож байгаа хүмүүс маань за яг ямар хүн гэж бодох вэ те энэ нацист хүнийг. За Европыг бараг сүрүүлэх шахсан геноцид бүлгийг тэр чигээр нь устгах одоо ийм үйлдэл шүү дээ. Геноцид чинь те бүлгийг тэр чигээр нь устгах энэ үйлддэг дарангуулагч Гитлерийн тал зогсдог. За энэ хүний тал зогсож байгаагаараа бүр өөрөөрөө бахархдаг ийм хүн гэж одоо сонсогчд манаас төсөөлөд үзээрэй. Тэгээ өөрийгөө нацист гэж нэрлэхдээ бүр өөрөөрөө бахархдаг байсан жигшмээр эсвэл одоо хорон муу хүн гэж шууд одоо санаанд бууж ийн л та. За тэгвэл өнөөдрийн нэвтрүүлгийн одоо яригдах зүйлсийг сонсоод бол үзэж байгаа хүмүүсийн бодол маань шууд өөрчлөгдөх болов уу гэж бодож байна. За өндөр тушаалын нацист байсан Раб гэж эрхэм Адольф Гитлерийг чин сэтгэлээсээ дэмждэг. За тэгтээ тэр бол дотроо бас их өөр хүн байсан тухайг үлгэх юм. За магадгүй Раб өмнө нь бүр хинээч сонсож байгаагүй хамгийн агуу хүмүүнлэгийн үлстэнд ч байж болох юм. За энэ хүн бол түүхэнд Нанжааны сайн нацист гэдэг нэрээрээ бас алдартай. За Бээжинг Японд эзлэгдэх тэр үед одоо 3 дугаар рейхийн хятад дахь төлөөлөгчөөр ажиллаж исэн ийм хүн байна. Японы эзэнт гүрний армийн ийм геноцидын шинжтэй харгислалтай нүүр тулсан тэрээр ерөөсөө санаанд оромгүй зүйл яг энэ үед бол түүхэд хийж үлдээжсэн нэлийн сүүлд одоо тэр нь тодорсон ийм сайн нацист байгаа. За юу хийсэн бэ гэхээр Раб бол хотын бүх хятад иргэдийн амийг аврахын тулд амиа бүр ингээд үл хайрлан тэмцэжсэн тийм хүн байгаа. За гайхамшигтай 6-7 хоногийн турш одоо тэр чинь 12 сараас 1 сар болтол ингээд 6-7 хоногийн турш John Rapp цус асгаруулсан тэр харгис явдлын голомтод зогсоод ганцаараа Нанжааны оршин суугчдыг одоо хүчин аллах бүр хүний нүдэнд ингэж нүд халтармаар санаанд багтамгүй тэр айхтар алалгаас чадах чинээгээр хамгаалж чадсан ийм хүн байгаа юм. За өнөөдөр тэрнийг 250 мянган хүний амийг аварсан гэж одоо үздэг. За тэгээд яг энэ сайн үйлийг хийж явахдаа ч гэсэн энэ хүн бол Адольф Гитлерийн талд байсаар л байсан, нацист байсаар л байсан байгаа. За John Rapp хизээ хаан төрсөн бэ гэхээр 1882 онд төрсөн 11 сарын 23-нд Хамбург хотод төрөхөд дэлхий бол одоо асар их өөрчлөлтийн босгон дээр ирсэн байсан. Энэ нь одоо юу гэдгийг гэхээр тэр хуучин хаант колони системээс орчин үеийн аж үйлдвэртсэн дайнаар өөрчлөгдөж байгаа тэр дэлхий рүү шилжихэд бэлэн болсон байсан үе. За төрхөөс ердөө 1 жилийн өмнө хүч барин өсөн нэмэгдэж байсан Герман улс Франц, Пруссийн дайнаар Францыг буулгаад авчихсан. Тэгэхээр энд бол одоо яг энэ John Rapp-ийн төрж исэн үед бол энд төрсэн хүмүүс нэлээд тийм омгшсон, эр зоригтой, өөртөө ихтэй байж болохоор сэтгэл зүйтэй улс төрийнх нь байдал тийм байсан байна. Харин гол дүр Rapp-ийн хувьд бол тийм боломж төдийлөн байгаагүй. Яагад гэвэл усан онгоцны ахмад хийдэг байсан эцэг нь. За тэгээд аав нь гинт нас барснаар хүүхэд бол усан онгоцны туслах хийх болсон. За энэ бол өөрийнх нь бүр үгүй яддаг ажил байсан гэж байна. За яг тэр нэг өсвөр насны хүүхдүүдийн хийдэг ажил байсан боловч энэ усан онгоцны дагалдан гэдэг бол ерөөсөө тэр тавцсан, цэвэрлэх, ачаа, зөөх, барих, угаах, хүний гар хүлд зарагдах бүх ажлыг хийдэг байсан болохоор өөрөө их дургүй байсан. За тэгээ үргэлжил одоо Германаас зугтаад би энэ дэлхийг үзмээр байна, хармаар байна гэж мөрөөддөг. Энэ мөрөөдөл нь биелэх боломж нь харахаа олддоггүй ингээд байгаад байдаг байсан. За бүр эцэст нь бол мөрөөдлөө биелүүлэх боломж нь 1903 онд 21 настайд нь Рапт гарсан байдаг. За Португалийн Африк дахь колони байсан Лоринква Марк руу одоогийн Мапуту руу явах боломж гарсан. За боломж гарсан дээр John Rapp бол бушуухан тэндээс явсан. Мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу хамаагүй ингэ явсан. За тэгсэн чинь тэнд удаан хугацаанд суурьших бодолтой уг нь очисон чинь хумхаа өвчнөд игдээд за тэр үед бол хумхаа өвчнөр маш их хүн амьэрсддэг байсан. Тэгээд Хамбург руугаа мэдээж буцаад явсан байгаа юм. За энэ нэг юм Rapp-ийн хувьд бурхны дуудлагч гэх юм уу, хувь тавиланч гэх юм уу ийм зүйл болсон. Эргээд нөгөө тэр өвчнөөс болоод Хамбургт ирж байгаад бол сэтгэл маш дундуур байгаа шүү дээ. Би явна гэж бодсон чи ирчлээ гэд. Тэгсэн чинь бүр 10 жилдээ анхны хайр байсан, хайртай байсан охинтойгоо таарсан байгаа. За тэгээд тэр нь хэдийний сайхан бүсгүй болсон тий. Тэгсэн Дора гэдэг эмэгтэй.
Тэг би ингээд чамд хизээний хайртай байсан юм байсан гэж ярьсан чинь доороонд бас рабд хар багын хайртай байсан байж таарад энийг мэдлцээд одоо ингээд хайр дурлал болцоо бүх юм эхлээд ингээд энэ хоёр маань бүр салж хацаж чадахгүй хосоод болж байгаа. За ингээд раб их нэртэй болж байгаамаа. Хэрвээ одоо Жон Раб бидний одоо энэ өгүүлэх түүх шиг тийм игэл бус биш энгийн хүн байсан бол энэ хүний түүх бол зүгээр тэр Хамбург хотод дуусах гээд байгаа байхгүй гэр бүлтэй болоод за тэгсэн чинь энгийн биш. За гадаад төрхөөр бол зүгээр нэг тийм нягтлан бодогч шиг харагддаг боловч дотоод ертөнцийн нь бол маш өөр хүн байсан. Нэг тийм адал явдал тэмүүлсэн эрсдэлтэй юм руу их дуртай, тийм юм дүүргөө сорих дуртай нэг юм байж чаддаггүй тийм адгүй хүн байсан байна. За тэгээд Африкт өнгөрүүлсэн тэр 3 жил өөрт нь хангалтгүй байсан учраас би дахиад нэг тийш явмаар байна л гэсэн. Тэгээд 1908 онд Раб их нэртэй Шанхай руу явъя гэж санал тавьсан. За эхнэр нь хаа очиж галзуурчиж гэж бол бодоогүй. Энэ яг энэ нөхцөлд бол Шанхай нөхцөл байдал жоохон хэцүү байсгүй. За эхнэр нь хамт Шанхай явж байгаамаа. Тэгээд зөвшөөрөөд Шанхайд очиод яг үнэндээ бүр ингэтлээч сүрлийн ирмэг дээр хотод болцсон байгаа хотод ирж байгаагаа эхнэр нөхөр хоёр хоёлаа мэдээгүй. Тэгсэн ирнэтэнд очиод энэ хоёр маань сойршсан байна. За 1908 оны 11-р сарын 15-нд Цэси хатан одоо нас барсан байгаа юм. Цэси хатан хаалттай хотод нас барсан. Тэгэхээр Цэси хатан болохоор яг Хятадын түүхэндээ бол одоо энэ сая тусгаар тогтнолтыг кино гаргасан тэрэн дээр хүртэл дурддагддаг нэг юм маш ухаалаг залжин татвар юм байгаад тэг хааныхаа хайр нутглыг олоод за хааны дараа төр бариад өөрөө хүүхдэд төр бариулж чадахгүй болохоор дүүгийнхаа хүүхдийг өргөж авч төр бариулж байгаа, өөрийнхөө хүүхдийг төр бариулж байгаа. Тэгээ сүүлдээ Цэси хатныг нас барахад юм 2хан настай Пүи гэд хаан үлддэг. Тэгээ 47 жил Хятадыг бол хөшгөний араас удирдсан хатан гэж яригддаг. Ер нь хөгжлийг маш их удаашруулсан ирнэ. Ерөнхийдөө доктортой байдлыг хадгалсан гэдэг байдлаар Цэси хатан айгүй нэртэй байгаад идэг. За энэ хатан нас барж байгаа юм. Маманжиг те. Тэгээ Цэси хатныг нөгөө Пүи залгамжилж байгаа 2 настай та. За энэ үеэр Жон Раб Доро хоёр маань өөрсдийнхөө шинэ амьдрал дөнгөж хүл тавиад ингэж жигдэрхгээд амьдарч эхлэх гээд bijсэн. 1909 онд гэрлээд 1910 онд Жон Раб Бээжинд далайчдын албанд бичээчээр ажилд орж байгаа. Эндээ бүр суурьж байгаа. За энэ ажил нь яг уу Рабд бол ийм хурдан дэвших боломжийг олгосон. Одоо гэр бүлийн байдлаараа дээрдсэн. Германы цагаачдын нийгэмлэгт албаны тэм чухал хүн болоход бас тус болсон байгаа юм. За Хятад улс задран одоо энэ дэлбэрч байгаа, салж байгаа энэ үйл явцыг Раб яг ийм үзэгчдийн урд игнээс хараад тэгээд тэмдэглээд үлдээх түүхэнд ингэж үлдээх боломж бол Рабд олдсон. Гэрчлэх боломж гэх юм уу те. За Хятадын харааланд ийм үг гэдэм байна л да. Сонирхолтой цаг үед амьдэр гэж хараадаг гинэ. За тэр нь бол тэгэл эрсдэл дундуур яваал гэсэн утга. Тэгтэл одоо Хятадд бол яг энэ үед жинхэнэ сонирхолтой цаг үе нь эхэлж байгаа. 1911 оны 10 сарын 10-нд Учаан хотод Эзэн хааны эсрэг бослог гараад удалгүй улс даяараа гал мэт тархсан. Энэ болохоор Сун Яцен гэж хүн удирдсан одоо нэг синхаа авсгалыг хэлж гин гэж би бодож байгаа. Бүр ингээд чин гүрнээс тусгаарлагын тулд ингээд жижиг мужууд бүгдээрээ дараалаад тусгаар технологи зарлаа дайтаад ингээд яг гал авалцж байгаа юм шиг ингээд хурдан бослог болсон удаан төлөвлөсний үндснээр гарсан ийм бослог байсан. За тэгээд энэ үе яг таарж байгаа. Тэгээ бусад олон Германы цагаачдын нэг адил Жон болон Доро энэ хоёр маань эрх мэдэл гинт солигдож байгаа улс төрийн байдал хэцүү болж байгаа энэ үйл явдлаас нэг хамаарахгүй үг нь байсан боловч Хятадд удахгүй тохиох тэр дараагийн том сорилтууд тэдэнд одоо уг нь нөлөөлөхгүй өнгөрч болох байсан. Ингэтлээч амир ийм хядлага болно гэдэг төсөөлөл бол Хятадуудад байгаагүй, Жон Рабд ч байгаагүй юм байна. Тэгээд энд одоо 1-р дайн эхлэх гээд байгаа байхгүй юу? Дайны дараа холбоотнууд Хятадыг одоо Шандун болон Өмнөд Манжуурыг Японд албан ёсоор шилжүүлэхийг шахаж эхэлсэн. За ингээд Японы улам хүчрхэгжиж байгаа байдал Хятадын бүр ингээд шившиг болж байгаа үедээ давхцаж байгаа юм. Айгүй хэцүү байдалд орж байгаа. Энэний хариуд 1919 онд Хятад улс Германы цагаачдыг тэрний дотор одоо Жон Доро Раб нарыг хөөж гаргасан байгаа. Тэр аяараа л одоо цагаачдыг хөөж гаргасан гэсэн үг. За 10-аад жил Хятадд амьдарсан тэд одоо гинэт хэрэггүй болчлоо яваа гэдэг нь ч төлөөлөгч хийдэг ш. Тэгсэн чинь ингээ болиулчих чам. Тэгсэн чинь 16 онд Юаншика нас барсны дараа 1919 он гэхэд Хятадын нийгэм задарч унаад генералуудын дайныг одоо залгуулад Хятад улс өөр хоорондоо байлдаад олон жижиг мужуудад хуваагдаад ингээ бүр ямар ч эмх замбраагүй байдал үүсээд эхэлсэн. Энэ үеэр хотууд сүрх аюулд ороод гадаад мэрэгчлэтнүүдийн тусламж хэрэг болсны үндсэн дээр буцаагаад Жон Раб Хятад дуудаж байгаа байхгүй албан ёсоор. Ингээд буцаал Хятадд очиж байгаа.
Ингээд 1919 онд дуусахаас өмнө Жон Доро Раб нар аргагүй эрхэнд уригдаад тэнд одоо чадахчнийгээр туслах боломжтой болж байгаа. Тэгээ Чанкэшигийн удирдсан хүчнүүд Хятадыг хүчээр нэгтгэснээр 1928 онд цэргийн эрхтнүүдийн дайны үе төгсгөл болоод за тэгээ шинэ засгийн газар Нанжин хотод шинэ нийслэл байгуулад Нанжины 10 жил гих үеийг эхлүүлсэн. За түүхэндээ энэ Нанжины 10 жил бол Хятадын хамгийн дэвшингүй тогтвортой хөгжил нь айгүй тийм жигд явсан айтайхан жилдээ орж байгаа юм байлээ л дээ. Тэгээд одоо энэ дэлхийн 1-р дайнаас хойш Хятадд тохиож байгаагүйгээр эдийн засаг нь сайжирсан. За энийг дагаад одоо энэ Жон Рабын хэрэг гарч байгаа. Энэ Германаас тэр үйлдвэр янз бүрийн юмтай холбоо тогтоох барих энэ ажилд Раб бол гар буй оролцож хоёр улсын ингээд юм дамжих гүүрэн болж ажилласан байгаа юм л да. За тэгээд энэ үеэр ч гэсэн Рабын амьдрал ч гэсэн дагаад бас сайжирч байгаа юм. За цэргийн эрхтнүүдийн дайны үеийн турш энэ одоо дараахан герман бизнесмен энэ чинь нэг Siemens-ийн төлөөлөгч болоод очиж байгаа юм дээ. Siemens гэдэг компани Хятад дахь төлөөлөгч нь болж очоод тэгээд ингээд амьдрал нь айгүй айтайхан болж байгаа. Азийн салбарт нь дэвшиж байгаа юм бүр. Тэгээ яг энэ өөрийг Хятад улс одоо задраад унж эхэлсэн үе. За Нанжины 10 жилийн өсөлтийн үед энэ Siemens одоо Хятад дахь салбарынхаа гүйтгэх захирлаар Жон Рабыг томилсон. За тэгээ бүр баярлаад Жон Доро 1931 онд Нанжин руу нүс энэ үед нөгөө Бээжин Хятадын төв байгаагүй Нанжин нөрөө нийслэл төв газар нь байсан билээ. Тэгээд 1931 оноос тэдний гэр бүлийн шинэ нөр үед нураад одоо 9 сарын 18-нд Японы цэргүүд өмнөд Манжуурт болсон террорист халдлагаар шалтгаалаад Манжуурыг эзлэн авч одоо манай хуучны танил төрөний 2 настай байсан Пүүийг толгойлогч болгосон Манжгогийн тоглоомын улсыг байгуулсан гэж байна. Энд юу болсон гэхээр Япончууд нөх Хятад руу дайрах гад эзэлж авах гээд одоо Манжуурыг эзэлж авах гээд Манжуур тэр үедээ Хятадын бас нэг хэсэг гэж явдаг байгаад тэгээ Манжуурыг эзэлж авах гэсэн чинь Хятад тэр үедээ айгүй тийм зөөлөн байдлаар хандсан. Энд ямар ч тийм урдаас нь зэвсгэлжтэй айтаагүй ирч хүчтэйгээр ингэж эсэргүүцээгүй учраас хүчин мөхөстэй дэсэн болохоор Япончууд Манжуурт тэр галт тэрэгний буудал дээр өөрсдөө минь дэлбэлсэн гэж одоо үздэг юм байлээ л дээ. Япончууд болохоор тгийггүй Хятадууд дэлбэлсэн л гэдэг. За тэгээ тэрийг далимдуулаад энэ Нанжины аимшигтай хядлага эхэлсэн байна. За эхний хамтран ажиллагч болцсон аа. За өнөөдрийн дугаарыг Отревинта чөлөөтэй амьсгалцгаая. Отревин хамрын цэцлэгийн бэнтгэж байна. За энэ Отревин гэдэг нь хамрын битүүрлийг 12 цагийн турш ярилцдаг. Удаан үйлчлэхийн таныг 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулахад тус болно. За эхний минутаас эхлээл түргэн үйлчилж хамрын битүүрлийг хурдан хугацаанд ярилцдаг юм байна. Чийгшүүлэгчийн найрлагатай тул хорсох, хуурайших шинж тэмдэг илэрхгүй. За тунг тохируулан хэрэглэх боломжтой амьсгалын замын судалснуудыг агшааж битүүрлийг багасгах юм байна. Би өөрөө байнга тусаадаг хүн учраас энэ зовлонг маш сайн мэднэ. Энэгүй бол ерөөсөө бүр амьдраад ч утгагүй санагддаг байхгүй. Бүр маш хэцүү. Тэгээ намайг хагалгаа хийлэх гэдэг. Би бас хагалгаанаас нь жоо хайгаад байгаа учраас хийлэхгүй байна. Тэгээ ямар ч сан энэ эдгээр тусаалгууд дундаас Отревин нэлээд чанартай урддаг юм. Би хаяа Отревин тусаадаг байхгүй. Айгу удаан нэрэл удаан барьдаг юм. Тэгээд бас их чихтэй учраас яг үн зарим тусаалгууд чинь хорсгоод юу яагаад хуурайшуулаад идэг байхгүй. Тэгээд тэрнээсээ бас харьцлаад битүүрээд ингээд нэг юу хөвчлээ нэг юм холбос шиг юм аваад идэг байхгүй. Нөгөөдөө тусаахгүй бол дахиад битүүрээд идэг. Отревин чинь өөрөө юутай учраас чихшүүлэгчтэй учраас тэр нь гайгүй байдаг. Яг өөрөө хэрэглэгч нь учраас мэдээд байна л та. Отревин 12 цаг барьна гэдэж хамгийн гоё ойр ойрхон тусах шаардлагагүй. Харин тийм. За нэвтрүүлэг хэмжээ ажиллаж байгаа. Бүх юм сангарагдлалт болж байгаа шүү тийм ээ. За баярлалаа. За ингээд юурууга яг Нанжины бослого руу орох гэсэн нэлээд ярьчлаа. Энэ хооронд ингээд амьдрал нь өрнсөөр хагаад Нанжины явсгалтай одоо нүүр тулж байгаа юм. За нэг юм яг энэ дээр нөгөө нэг түүхчэд үзэхтэй болохоор Хятад тэр Япон дайрах үед нэг жоохон ирч хүчтэй байгаад нэг юм жоохон агрессив байдлаар хандсан бол эднэр буцаагаад юу атсан байгаа юм. Одоогор бол тэр нэгдсэн үндэсний байгууллага адилхан үүрэг гүйцэтгэх байсан үндэснүүдийн лиг гэж газар руугаа Япон манахтай ингэж яана гэдэг байдлаар хүсэлт өгөөд зөөлөн маягаар өнгөрөөцсөн чинь тэнд галт тэрэгний буудал дээр мин дэлбэрч барайл бүү юм болол тэндээс ерөөсөд Нанжины бослого эхэлсэн. Бослого яг хядлага эхэлсэн байна. За ийм байдаг. Тэгээд дэлхийн 1-р дайны дараа байгуулагдсан одоо энэ төрөний дурдсан үндэсний лиг гэдэг энэ байгууллага болохоор улс орнуудын тэр маргааныг дайнгүйгээр шийдвэрлэх зорилготой байсан. Бодит байдал дээрээ сул дорой одоо хүчин чадал муутай нөлөө багтай ийм
байсан байгаа юм. Тэгээ үндэстнүүдийн лигийн зүгээс Япон Манжурыг эзлэх нь буруу шүү гэж одоо дүгнээд дараа нь Токиогийн төлөөлөгчд зүгээр одоо хурлыг хаяад гараа авцсан. Ийм л хүсэл тавьсан чинь ингээд тэрийг хинч авч хэлцээгүй, юм чинээ тоогоогүй. Ингээ мөргөлдөөнийг намжаахын оронд лиг улам хурцтгсан ч гэж одоо дүгнж яригддаг бас. За яг энэ үеэр Нанжинд Жон Раб хятад дахь хамгийн нөлөө бүхий өрөндийн бизнесмен болоо хувирчихсан байсан. Уг нь тэгээ 1934 онд тэр өөрөө эзэмшилдэр Герман сургууль байгуулад өөрөө дараагаар нь ажиллаж эхэлснээр Раб нацист намтай холбогдчихсан байсан энэ үед. За тэр жилдээ Гитлер Германы дарангуулагч болсон бас яг хүчрхэг үе. Ийм харанхуй цаг үед олон нийтэд ажилладаг тэдний өмнө гарч байх ёстой герман хүн байхын тулд хятадд амьдарч байгаа мөртлөө Раб нацист болох бас шаардлага үүссэн. За тэгээ гэвч Рабын хувьд энэ нь асуудал биш. Яг гэвэл чинь Адольф Гитлерийг бүр шүтдэг, дэмждэг ийм хүн учраас энэнд бол асуудал байгаагүй. За Раб бол бүр эртнээсээ энэ нацизмыг дэмждэг. Түүхчид одоо хүмүүнлэг Жон Раб болон фашист Жон Раб гэсэн энэ хоёр дүр байна гэд хооронд нь нийлүүлж ойлгох гээд маш хэцүү байдаг. Энэ бол ийм хүн. Гэхдээ энэ хүний хийсэн энэрэнгүй үйлстэй харьцуулахаар хоёр хүн юм шиг санагддаг. За хэдийгээр намд хожуу бүр 1934 онд элсээд байгаа боловч асар хурдтайгаар Адольф Гитлерийг хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг болж исэн. Ийм үе нь яг Жон Рабын ийм үе байгаа юм. За дэглэмийн талаар тэр юу гэж ярьдаг байсан гэхээр би зөвхөн манай улс төрийн тогтолцооны зөв гэдэгт итгэдэг төдийгүй намын идэвхтэн зохион байгуулагчийн хувьд би энэ тогтолцоод 100% дэмждэг гэж одоо бүр ичиж айлгүйгээр тунхаглан зарладаг ийм хүн байсан байгаа. За одоо бид төсөөлөхнөр Раб хятадыг өөрийн гэр орон гэж үзээд тэгээ олон хятад найзтай мөртлөө хятадуудыг дорд үзээд байгаа тэр тогтолцоог 100% дэмждэгэ гэж зогсож исэн ийм хүн байгаа байхгүй юу? За түүхчдийн зүгээс өмнө өгсөн хамгийн одоо боломжит тайлбар нь бол эх орноос 8000 км-ийн алсад амьдарч байсан тэр цагаач Жон Рабын хувьд бол үндэсний социализмын арьсангуйр ялгуурлах үзлийн гүн гүнзгий талыг бүрэн ойлгоогүй баха. Энэ хүн тэр нацистаа сайн ойлгоогүй бах гэж бас тайлбарласан байдаг. Нөгөө талаараа бол энэ нацист гэдэг чинь өөрөө national socialism буюу одоо тийм социализм гэдэг хэсэгт нь илүү их татагдсан хүн байж магадгүй шүү дээ гэж үздэг юм байлээ. Тэр тусмаа тэр ажилчин хүний нэр төрийг хамгаалах үзэлд нь сэтгэл татагдсан ийм хүн юм байна гэж тодорхойлсон байдаг. За ямар ч тач удалгүй Раб нам дотор хурдан дэвшээд тэгээд Нанжи хот дахь хамгийн нөлөө бүхий нацист болж хувирж байгаа. За Рабын амьдралын карьерийн энэ өсөлт орчин үеийн түүхэнд хамгийн аимшигт харгислалын одоо нэгтээ давхцаж ирж байгаа 1937 оны 7 дугаар сарын 7-нд Бээжин дэх тэр Марко Пологийн энэ Марко Поло гэж нэрийн нэгт орддгүй юм ямар ч нэг Бээжингийн нэг гүүрэн дээр л Хятад Японы цэргүүд хооронд мөргөлдөөл ингэж эхэлсэн байгаа юм. Тэгээ Манжурыг эзэлсний дараа энэ мөргөлдөө олон гарч байсан ч энэ удаад бол байдал маш өөр болсон. Энд хувь хүний тэр хүнд байдаг чөтгөрлөг зан гэж байдаг бол тэр энэ Нанжины хятлага дээр бүгд гарсан. За жижиг мөргөлдөөнд тулалдаан болоод тулалдаа нь бүр дайралт болоод дайралт нь дайн болж хувирсан юм байгаа. За ингээд Хятад Япон хоёрын хоорондох тэр 2 дугаар дан эхэлж байгаа. Энэ дайны цар хүрээ хүчирхийлэл өмнөх дайныг бараг л одоо цэцэрлэг төрөлөнд зугаалга байсан гэж харж болохоор хэмжээний тийм том далаацтай айхтар юм болсон. За дайны эхнээс л Японы эзэнт гүрний харим Хятадыг түрэн орж удалгүй төв болох тэр Нанжин руу дайрч эхэлсэн. Тэгээ бөмбөгдөгч онгоцнууд хот дээр ерөөсөө гал мэт үхэл штеп ингээл цацаал тэнд одоо мөнгөтэй байна уу, юутай байна уу, тэ хинч хамаагүй бүгд өгчээсэн. За урьдчилаа зарим нэг хүмүүс зүхтаж амьдсан байдаг. За эдний дунд одоо Жон Раб нар ч гэсэн яг тэр халуун цэг дээр байж исэн. За өрөндөөс ирсэн цагаачтын урсгалтай нийлээд Пейтахи зэрэг одоо харьцангуй аюулгүй газрууд руу хүмүүс өгнө ол зогтсон байгаа. За тэд аюулаас зогтож нуугдах хүмүүс биш байсан манай энэ Раб Дора хоёр. Тэгээд энд бүр хитгэн цагаач үлдэхэд манай хоёр тунд нь үлдсэн байгаа байхгүй. 9 сарын 21-нд Рабын гэр бүл Нанжин руу буцаж ирсэн. Хожим Раб өдрийн тэмдэглэлтэй зөвхөн өөрийн өмчийг хамгаалахын тулд биш би харин өөрийнхөө хятад ажилчдыг бас хамгаалах үүрэгтэй тэр Семенст ажиллаж байгаа хятадууд шүү дээ тэрийг хамгаалнаа гэж бич тэмдэглэсэн байдаг. За ингээд хамгийн хэцүү хэсэг эхэлж байгаа. Раб Нанжинд туслахаар хүмүүс зүхтаад хахад Раб бол Нанжин руу бүр очиж байгаа байхгүй юу. Тэгээд буцаж ирсэн нацист намын гишүүн байсантай биш жинхэнэ нацист байсан хамаг учир байгаа юм.
хэдий хүлээн зөвшөөрч ойлгоход бэрх байлаа ч гэсэн одоо энэ нацизмын үзэл сурталын дагуу Адольф Гитлер Германы ажилчдыг хамгаалж байгаа шиг тэр бас хятадд байгаа хятадын ажилчдаа хамгаалахаар ингэж ирж байгаа. Тэгээ энд 10 дугаар сар гэхэд хотод ердөө 20 орчим л өрөндийн хүмүүс үлдсэн байхад дунд нь Раб бүр зориод очиж байгаа. За Японы арим ойртоо ирэхэд Раб бусад үлдсэн гадаадынхныг гэртээ цуглуулахад 14 хүн ирсэн. Тэр чи өөрөө нэг сургууль байгуулсан байгаа даа. Сургууль гэр гэсэн 2 өмч байгаа дээ тэр хүнд. За тэдний дунд Америк эмч Роберт Вилсон гэж хүн байсан. За Раб одоо ямар нэг юм хийя. Юу хийх бол мэдэхгүй те. Ямар нэг юм хий. Энд ингээд хүмүүс үхээд энэ ямар нэг юм хий гэсэн. Тэ юу хийх юм бэ гэсэн чинь бүс байгуулъя. Аюулгүй бүс байгуулъя. Тэнд ядаж эхлээд ажилчтаа оруулъя гэдэг байдлаар эхэлсэн байгаа. За төлөвлөгөө бол маш энгийн. Зэвсэглээгүй. Өрөндийн энэ үлдсэн 14 хүн Нанжин хотод 4 км2 төвийг сахисан бүсийг өөрсдийнхөө цаанаачлагаар ингээд байгуулж байгаа. Энийг байгуулахын тулд бас зөвшөөрөл авах байсан юм байлээ. Тэгээ Раб гэр орон болон герман сургуулаа төв болгоод цагаан тугаар хүрээлээ тэрэн дотор аль болох олон хятад иргэдийг хамгаалах зорилготой байсан. За энэ тухай мэдсэн Японы эзэн хааны армийн хошууч одоо Окер гэдэг одоо хүнийг илгээгээд энэ нэг галзуу Германыг зайлуулаад та чи юугаа хийгээд байгаа юм бэ? Энэ хятадтай ямар хамаатай гээд энд ингээ яваад ингээд уулзсан байгаа. Тэгээ н Окер гэж хүн ч тэрнээс чи одоо ямар ч өтөрөн шүгэлчээд энд үлдээд бүр буцаж ирээд байгаа юм бэ? Яа манай цэргийн хэрэгт оролцоод байгаа юм бэ? Энэ бүхэн чамд ямар хамаатай юм гэж асуусан байгаа. Тэгээ чи эндээс одоо энд ийм юм болж байгаа чамд алдах юм юу байгаа гэж асуусан байгаа. Тэгсэн Раб яг нүд рүү нь харж агаад би хятадд ингээ 30 гаруй жил амьдарсан. Миний хүүхдүүд ачцэн нар ч энд төрсөн. Би энд аз жаргалтай амжилттай амьдарч байна. Хэрвээ би Японд 30 жил амьдарсан байсан бол мөн адилхан сайн хандлага хүртсэн бол би ийм онцгой үед нь японочдыг хэзээ ч хаяхгүй байсан. Гэж хэлснээр одоо тэр Дайти Байлди гээд ирсэн Япон тэр толгойлогч тэр хүн юу ч хэлж чадахгүй эргээ авсан байгаа. Тэгээд чиний энэ нөгөө энэ хамгаалтын бүс болгоод байгаа газарт чинь бид бол халдахгүй амлая. Гэхдээ дотор нь оруулаад байгаа хүмүүстэй чи яаж харьцгаа бол хэлээгүй. Нэг ч үг хэлээгүй ингээ авсан байгаа. За ингээд нэг жижигхэн юм хамгаалтын бүстэй болж байгаа. За намар өвөл болж хуурж байгаа юм чи яг намраас өвөл рүү шилжиж байгаа үед Раб Вилсон болон бусад хүмүүс аюулгүй бүсийн тухай Нанжины гудамжаар яг бүр айхтар хядлах нь эхлээгүй байх үеэс нь ахвал гудамжинд наагаал яваадсан. Манад нэг юм хамгаалтын бүс байгаа шүү. Дортой нь очоорой гэл ингээл зар маягтаа наагаад зарлаад яваадсан. За бүр одоо нөгөө Адольф Гитлерт хувьяасаа цахилгаан хэлгээжсэн. За энд нэг юм болоод байна. Одоо маш аюултай болох гээд байна. Энд бидний одоо намайг хамгаалах нэр төр юу гэдгийг тэ цэрэг илгээх ч юм уу боломж байна уу гэж хэд удаа цахилгаан хэлгээсэн. Японочдод энэ бүсийн одоо төвийг сэгсэн байдлыг хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг хүссэн. Тэгсэн чи одоо Гитлерийн талаас тэр Японы талаас ч ямар ч хариу ирээгүйг нь түүхэндээ бол бид нар мэддэг. За тэгээ Нанжин хот яг унахын өмнө сүүлийн өдрүүдэд Раб бүсийн барилгуудын асар том дээгүүр нь ингээд нацист тугуудаар нэг хас тэмдэгтэй тугуудаар нь дээрээс нь бөмбөгдөх учраас энд нэг юм Германы нэг юм байгаа шүү, нацист байгаа шүү, ийшээ болохгүй шүү гэдэг сануулгыг өгөхийн тулд хаа сайгүй ингэж нөгөө хас тэмдэгтэй туг далбайгаа энд тэнд тавих, хашаагаа тойруулж тавих маягаар бүх байдлаар нь хамгаалсан байгаа. Тэгээд нөгөө хот дундуур явах зөвшөөрөлтэй байгаа машинда хаа сайгүй нөгөө нацист тэмдэглээ тавиал яваадсан байна. Тэгээ олон нийтийн өмнө гарахтаа ч гэсэн нөгөө бугуунда нацист тэмдэгтэйгээ гараал тэгээд тэгэхээр одоо тэд нар бол халтаж болохгүй гэдэг байдлаар ханддаг байсан байна. За эцсийн мөчөд Нанжины хотын захирагч бүр эрх мэдлээ болоод Раб тариуцуулж үлдээгээд зогтсон. Тэгээ ийм хэцүү хүн болгон зогтож байгаа үед юу хотын захирагч өөрийгөө хотын захирагч гэж хэлэхэргүй болоод зогтож байгаа энэ үед хүртэл Раб л тэнцэгсаадсан байна. За ингээ 1937 оны 12 дугаар сарын 11-нд их бооны хүчтэй бэлтгэл эхэлж бөмбөгдөл ширүүсгийн хэрээр нийслэлийн үлдсэн бүх хятад хүмүүс буюу 250,000 орчим хүн Рабын одоо тэр хамгаалтанд багтаж шуудуу дотор унтаж майхан чахцалдаж бие биедээ алхаж нааш цаашаа явж ийм байдалтай тэр хорогдох байранд орсон. За энэ бол өрөндийнхний өмнө хизээж харж байгаагүй. Өрөндийнхний тэр 14 хүний бол өмнө харж байгаагүй тийм цөхрөл айдсын давлгаа байсан. Тэгээ 2 шөнө өнгөрөхөд Раб доороотой хамт цонхон дээрээ бүр яахаа мэдэх байсан. Ингээл гадагшаа харахад гал. Тэгээ яах ёстойгоо мэдэхгүй багнууд байшингууд тэнд юусоо Япон цэргүүд бүр зоргоороо байсан.
Хинч тэрийг хорж цагдахгүйсэн учраас яг галзуурч байгаа байхгүй хүмүүс тэнд. Нэг юм хууль үйлчлэхгүй 1 хоног моног гэд кинон дээр гардаг штэ тий 7 хоногчлоод дуртайгаа алаал шатаагаал дээрэмдэг. Яг тийм галзуурсан юм шиг нөхцөл байдал үүссэн байсан. За тэгээд энэ тентгүүл эмэгтэй хүн орилсон, уйлсан. Буун дуу ийм байгаад байсан. Тэгээ раб эцэст нь тесэлгүй гараа явсан. За бүр яг үхэл дундуур гараа явсан. Төмөр дуулга өмсөө цэцэрлэг рүү гараад дөрвөстэйг дуугүй байхыг орилж шаардаад одоо нэг хамгаалж байгаа хүмүүстэй зүгээрээ бүх юм зүгээр болно Япончууд та нарт шударгаар ханднаа гэж хэлсэн. За тэр дунд бол тэр 250 мянган хүнд сонсож байгаа хүн байгаагүй. Яагаад гэвэл тийм их хэмжээний буун дуу бөмбөгдөлт орилын ашиглах юм байсан. За ер нь бол хүмүүс хамгаална гэдэг үгийг сонслоо ч гэсэн итгэхээргүй тийм нөхцөл байдал байсан. За 1937 оны 12 дугаар сарын 13-нд Сүүрэл ойртс өдөр гал уламд үрэлцэж дөрвөсөд бие биедээ наалдаж айдас давтанч чирч илаа. Тэгээд дараа нь юу болохыг хинч мэдэхгүй байсан. Тэгээд бүх зүйл зүгээр өнгөрөхгүй тодорхой байсан. Тэгээд 1937 оны 12 сарын 14-ний өглөө Жон Раб сэрэхэд хот бол аимшигтай нам гүн болчихсон байсан. За юу болов? Тэгээд нөгөө дүрмтэй өмсөж байгаа. Нацист гэсэн дүрмтэй өмсөөд гудамж руу гараад юу болж байна гэж харсан чинь ерөөсөө Нанжиотын гудамж цогцсгүй гудамж нэгч байхгүй. Ингээ дээгүүр нь даваа талахаар хэмжээ ингээ битүү үсэн. Тэгээд зогтож байгаа дандаа ингээ араасаа буудулсан болов уу гэмээр тийм хүмүүс донд хэдэн зуун энгийн иргэд тэгээд эмэгтэйчүүдийн биеийг ингээд алхахтаа бүр маш их зэрэмдэглэж алсан. Бэлэг эргэтэн рүү чад зоож алсан. Ерөөсөө ихэнхдээ тийм байдлаар ингээд хүүхэд эмэгтэй хүнийг бүгдийг тэгээд алчихсан байсан. За тэгээд нэг болонд Раб тийм Япон цэргүүд Герман кафе дээрэмдэж байгааг хараад зогсоохыг оролдсон. Нөгөө цэргүүд чи инээлтэл байгаа. Тэгэн гутал Рабт бол гар хүрэхгүй байгаа. Тэгэхээр одоо болооч та нар бойл ингэдэг гэл ингээл 9 шидээр германаар нэг хэлж үзэл янз бүрээр үцхэд бол тэд нар бол бүр нөгөө дээрэмдэгчсэн кафегаа шоглоод бүр ингээд нүдэн дээр нь шатаагаад инээлтэд яваад өгсөн гэх мэтэр энд нөгөө Япон цэргүүдийн ямар ч одоо удирдлаггүй те чиглэлгүй. За ямар ч байсан Нанжааны эзлэн гэсэн байж болно. Гэхдээ тэнд ямар ч ёс зүй байхгүй байсан нь бол харагдчихсан. Тэгэд энд байгаа тэр өрөндийнх нь ч бай тэр хорогдож байгаа байранд байгаа хүмүүс ч ерөөсө хамгийн өрөвдмөр тийм хүчин мөхс гэдгийг нь ойлгомжтой болсон байсан. За ингээд энд ингээд байдлыг ажиглаад буцаж явахдаа Раб юм хятадын одоо бууж өгж байгаа буцаж байгаа 400 орчим тийм ухарч яваа зэрэгтэй таарад бүгдээрээ зэвсэгтэй тийм зэрэг. Тэгээд танаа хорогдох байранд бид нар орё гэж гуйхт нь одоо нэг жоохон асуудал үүсэх үедээ гэж бодсон ирнэ оруулсан байна. Тэгээ оруулахдаа та нар зэвсгээ хураалгана шүү гэж хэлээд 400 цэрэг оруулсан. За энэ нь өөрт нь маш том асуудал болсон. Тэр оройд нөгөө Оказаки Кацуо гэж одоо тэр дипломат, Японы талын дипломат нь энэ одоо бүс дотор 400 цэрэг байна гэж мэддээд ирж уулзаад танад ингээд хорогдож байгаа юм байна. Бид нар ерөөсөө хүмүүсийг ч оролдохгүй. Наа 400 цэргийг чинь гаргаж авнаа гэж ингэж айгүй эвтэйхэн байдлаар хэлсэн байгаа. За тэгэхээр нь бусад хүмүүсийг яахчгүй шүү гэж ингэж ярилцаад оруулсан байгаа. За эндээс бүр аимшигтай болж байгаа. Цэргүүдийг юугаар таних юм бэ те? Тэр олон 250 мянган хүн дунд орсон. Тэгсэн чинь ингээд нөгөө буу барьсаар гар эвэршдэг гинэ. Тэр эвэршсэн байдлаар нь олно гэд. Тэгэл тэр хүмүүс дунд орилуулаад хашгируулаад бүгдийн самраад гар нь эвэршсэн болгоны гадаа гаргаал шүршээл буутаадсэн. Тэнд чинь одоо тариачид хар бор ажил хийдэг хүмүүс одоо харах юм бол 10 хүндтмийн бараг 8 гартаа ингээ эвэршсэн байгаа шүү дээ. Тэгээд ийм байдлаар нөө цэргүүд нь ч баригдсан дээрэс нь нэмээд ямар ч гэмгүй зүгээр л гар нь эвэршсэн тэр игэл ингийн хүмүүс бүгд гарч ингэж хүмүүсийн нүдэн дээр шүршүүлж бодуулж хүсгэсэн байгаа байхгүй юу. За дараагийн өдрүүдэд одоо ингээд тэн дотор байсан хүмүүсийн сэтгэл зүй бол авахмгүй болчихж байгаа. Нүдэн дээр нь будаал. За ингээд энэ бол одоо Рабын хувьд Японы армийн харгислал ямар энэрэнгүй биш, яриа хөөрөө байхгүй, аимшигтай байгааг нүдээр шууд ингээд харсан анхны тохиолдол байсан. Гэхдээ сүүлийнх нь бол байгаагүй. 12 сарын хүүт өдрүүд үргэлжлэхийн хэрээр тэр нөгөө манай Рабын байгуулсан төвийг сахисан бүс рүү одоо гадаа болоод байгаа аимшигт явдлын тухай явган яриад суурхал маш ихээр орж ирсэн. Энд болохоор Япон зэргүүд айлуудаар явж байна. Айлуудаар яваад эмэгтэйчүүдийг хүчирхийлж гин, дуртайгаа хүчирхийлж гин. Тэр байтугай яг одоо ээжигийн хүчинд гэж хэлээд хүүхдээр нь ээжийн хүчиндүүлдэг. За яг одоо хүүхдээ хүчинд гэж хэлээд ааваар нь охиныг хүчиндүүлдэг.
За бүр бага насны 6-7 маш бага насны охтуудыг хүчирхийлэхдээ бэлэг эрхтний одоо бүр задлж байгаад ингээд юмар ингэж хөшөж задлж байгаад хүртэл хүчинтэн за хүчинцний дараа бол заавал одоо юм хумзоож, лоомзоож ингэж ийм харгас хүний ясанд баймгүй ингэж алж устгаж байгаа гэсэн ийм харгас хэрцгий ярианууд рабын чихэнд маш их сонсогдсон. За энээс болоод раб бол ерөөсөө тис чатгаа болсон байна. Тэнд яг хөө тэр хүмүүс 50 хоолтой хоолгүй имчилгээс бол одоо тийм асарч харж хандахын тухайд бол айгүй сул байгаа шүү дээ. Боломжоор байгаа. Тэгэхдээ гарах ёстой мэн л гэж бодоодсэн. За ингээд Герман руу дахиад цахилгаан утас илгээж тусламж өгөөч энд болох байгаадна гэсэн Японы одоо тэр цэргийг удирдах байгаа хүмүүс рүү хэлсэн танаа цэргүүд ёс зүйгүй байна. Ингэж болохгүй шүү дээ гэсэн. Аль нь ч хариу өгөөгүй. За ингээд 1937 оны зуул сарын баярын өмнөхөн сэтгэл зүрхийн дотор нь ямар нэг зүйл ингээд зүсэгдээ зурагдаад байгаа юм шиг санагдаад дэлхийгээс таслагдсан, галзуурсан хотод үлдсэн яг тийм мэдрэмж авсан гэж байна. Тэгээд энэ харгислалыг зогсоохыг хүсэх юм бол ерөөсөө би өөрөө юм хийх ёстой байна. Ямар ч тач би гарах ёстой байна гэж шийдсэн. За ингээд Жон Грабын амьдралын хамгийн хүчрхэг бөгөөд урам зориг төрүүлсэн энэ үе нь одоо эхэлж байна. Нанжин шатж байхад тэрээр одоо нацист дүрмд хувцсан өмсөд харьцангуй аюулгүй бүс болох тэр одоо хамгаалагдсан газраасаа гараад хотын иргэдийг аврахаар ямар ч зэвсэггүй хүмүүс дундуур гараа явсан. За ивент итгэгчийн дараа үргэлжлүүлээд хөө. За өнөөдрийн дугаарыг маань NCD Group-ийн Casa Da Vinci төсөл ивент итгэж байгаа. Яармгийн нүхтийн зам дагуу арццын аманд 23 га галбаа дээр байрлаж байгаа. За найз нөхөд хайртай дуртны хүмүүстэйгээ тухлан суух эдэлбэр газар террас бүхий таун хаус. За мөн нам давхар цөөн айлын кондо вилла сууцнуудыг яг одоо санал болгож байгаа юм байна. За кондо виллаг та мэдж байгаа бол нэг давхартаа ердөө 2 хан айлтай, нэг барилгатаа 4-9 айл гэд ер нь ихтэршил маш бага. За тэгээ мөн дээрээс нь зочны өрөө бүр урагшаа харсан гэдгээр онцлогтой маш гоё төсөл байгаа юм байна. Гоё нар тусах юм байна тий. За таун хаус кондо вилла маань одоо нүүж ороход бэлэн болсон 112-аас 260 м квадратын сонголттой 2026 оны 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орох ээлжүүдтэй цагаалгаа аваад эхэлсэн байгаа юм байна. Хэрвээ сонирхож байвал 75 тэгдлөө 50 дугаарийн утсаар холбогдоод загварын байраар нь очиж үзэх боломжтой. За бит хоёрын дор одоо QR гарч байгаа бах. Бит хоёр яг ард гарч байгаа бах. Энэгээр одоо уншуулад яг дэлгэрэнгүй танилцуулгатай танилцж болно. Ер нь яг энэ нүхтийн юу шүү дээ зам дагуу гэдэг. Манайх ч яг яармаг байхгүй. Тийм шүү дээ. Нүхтийн тэр зам дагуу бол гоё л байдаг. Тэгээд эн чинь бүр дээшээ юм шиг байна. За тэгээд дээрээсээ бүх айл нь урагшаага харсан цонхтой энэ төр хэрэг бас гоё санагдчих. Тийм. Одоо тэр хавируугаа ер нь хотын төв рүү орохгүйгээр тэр хавир бүх юм төвлөрчөөд байна л дээ. Айгу амар болчиход байна. Агаар гоё. Дажваад ч. Тэгэн чи ер нь яг тэгээд яармагд очисон хүн тэр хавьд амьдраад болоод байна гэдэг чинь бас юм нэг субсиди болчиход байна шүү дээ. Тийм яг. За ингээд өнөөдрийн дугаарыг ивент итгэсэн Casa Da Vinci-д баярлалаа. Нэр мэрний яасан ч гоё юм. За баярлалаа. За ингээд зэвсэггүйгээр нацист Жон Граб маань ингээд гараа явж байгаамаа. Офицеруудын зүгээс ёс төдий хамгаалттай байсан гудамжинд бол зүгээр нэг зэвсэггүй хүн жаад барьсан цэргүүдийн өмнө зогсож байгаа гар төсөөлөхөд бол айгүй хэцүүхэн санагдаж байгаа. За гэсэн ч одоо өдөр болгон гудамжаар явж исэн раб тэгэхээр өдөр болгон өөхөх боломжтой байсан гэсэн. Тэр саксуу цэргүүд дундаас нэг нь юуг ангил будаж чадал болохоор байхад явсаар л байсан. Угаасаа ч өөхнө гэдгийг мэдээд явж исэн баг. Өгчөж магадгүй гэж бодсон ч ихтэй л явж исэн баг. За өвлийн тэнгэрт нар мандах болгонд раб бүсээсээ гараад тусламж гуйх дуу аимшигт ашгараа нэгдэл дагдаг. Хаа нэмэгтэй өнгөрөлж ийн ашгарч ин тийшээ яваал. Очоод нөгөө Япон цэргүүд дээр нь германаар орилол нацистийнхаа тугийг тэмдгийг харуулаад орилсоор гал тэр эмэгтэйг нь аваад бүс рүү аваачдаг. Нэгээр нь ч болов ингэж тусалж исэн. Тэгээд нөгөө нэг машина хамт аваа явдаг. Тэгээл боломжтойг энэ машиндаа суулгаад төв рүү аваач гээл явуулдаг. Ийм байдлаар хүртэл эмэгтэйчүүд хүүхдүүдийг маш ихээр наварсан байгаа байхгүй юу? За тэгээд Япон цэргүүд Жон Грабаас айгаад байгаа биш. Тэр нацистийн тэмдгээс нь болгоомжлоод бас нэг зөвшөөрсөн бүс байгуулсан болохоор нь бас болгоомжлоод үгэнд нь ганц нэг ороод исэн байгаа юм. За айс Япон цэргүүд зүгтаад явдаг. Раб хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг авч машиндаа суулгаад төв рүүгээ явуулдаг. Энэ үйлдэл яг үүндээ маш галзуу тэнэг солиотой үйлдэл байгаа байхгүй юу? Амиа орлох гэж явж байгаа юм шиг. Гэхдээ энийг одоо
эрх мэдээл нацист намын гишүүн гэдгийг ашиглах байдал нь энэ л байсан. Энэ хүнд аварч болох боломж нь. За бусад газарт хас тэмдэг үзэн ядалт байсан бол Рабын гарт итгэл найдварын бэлэгдэл болж хуурж байгаа нь энэ. За Раб Нанжин хотын там дундуур алхсан идэвхгүй дуугүй аврагч байгаагүй тэр хүнлэг чанарыг ойлгодог хүн байсан. Эхнэр Дорогийн амтаар аюулгүй бүстэй ирээ тэр үед нь нөгөө тэр бүс дотор жирэмсэн эмэгтэй орцсон төрж барьж байгаа. Эсвэл одоо нөгөө нэг хүүхдийн төрсөн өдөр болж байгаа энэ төр үе болно. Гадаа буудалцсан болж байгаа тэнд төрсөн өдрийн дууг нь хүртэл тоолж өгдөг байсан байгаа юм. Тэгэхээр их тийм хүнлэг хүн байсан. За тэгээд эмч Роберт Уилсон нацизмыг үзэн яддаг хүн байсан. Яг энэ нэг 14 өрөндийн хүний дунд байсан тэр эмч. Тэгтээ би ганцхан нацистыг одоо хүндлэн. Тэгээ яг энэ яагаад ийм хүн Гитлерийг дэмждэг байсан. Тэгээд ийм хүнлэг хүн би ойлгохгүй гэхэд гэтээ би энэ нацист таартай гэж одоо бас тэмдэглэж үлдээсэн байт юм байлээ. Ийм сайн хүн ийм муу зүйлийг дэмжиж чадаад байгааг нь ойлгохгүй байна гэсэн байсан. За аюулгүй бүс байгуулагдсанаас хойш 6-7 хоногийн дараа хүчирхийлэлд төгсгөл ирсэн. Энэ 6-7 хоног бол яг үүндээ тэнд байсан хүмүүст бол өстой 6 сар жил шиг санагдахаар тийм харгас өдрүүд байсан. Тэгээ 1-р сарын хүйтэн өдрүүдэд Японы дээд командлал Нанжин дахь цэргүүдэд дахин хяналттай авснаар тэр бүсэд ирсэн дөрвөсдгийг тараасан. За хамтран ажиллагч одоо засгийн газар байгуулагдаж хүчирхийлэл зогссон. Гэхдээ хамгийн аимшигтай нь Японы айрам бид хотод дэг журам тогтоож чадлаа гэж дараа нь зарласан байдаг. Өөрсдийнхөө хийсэн харгислалыг зогсохдоо тэгж зарласан байдаг. За өнөөдрийн тооцоогоор дор хоёрч 20 мянган эмэгтэй хүчирхийлэлд өртсөн. Нас барагчдын тоо 100-аас 300 мянган хооронд хэлбэлцдэг. Цэргийн олзлогчдын ил дээр толгойг нь тастаж минээр дэлбэлж бензин асгах шатаас энэ харгислуудыг нүдээр үзсэн зөндөө хүмүүс байдаг. Тэнд зүгээр ч алаагүй те бүр тоглож исэн хүмүүсээр. Тэгээ Японд өнөөдрийг хүртэл Нанжины хядлагыг японочууд тэгж үлдсэнийг үгүйсгэж байгаа хүмүүс байдаг. За тэр бүс татан буугцнаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Раб тэр нөгөө Siemens компани Герман руу дуудсан. Одоо татан буугдсан юм уу ямарчсан ботсон. Тэгээ аллагын баримт болох зураг хайлс айл болох их аваад Европт үннийг дэлгэнэ гэж Роберт Уилсон дамлаад Доротойгоо хамт Раб бутсан байгаа нутаг бүтсэн. Тэгсэн чинь Германд буун гутал нь Японы холбоотнуудтай холбоотнуудтай орж исэн. Тэгэн гутал төвөг утсан. Гээд одоо тэр Гестапо буюу тэр нацист дэглэмийн эсрэг хүмүүсийг барьдаг нууц цагдаагаас баривчлаад авцсан. За 20-од уг нь хорсон боловч тэр нөгөө ажиллаж исэн Siemens компанийн захирлын оролцоогоор буцаагаад Раб уг нь суллагдсан байгаа. Тэгээд суллагдаад оффистаа бол маш доогор албан тушаалж хилжээд Раб тэм амжиргаагаа залгуулах төдийхөн айгүй хэцүү байдалд орчиж байгаа байхгүй юу. Тэгээд 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа болсон чинь холбоотнууд буцаагаад Рабыг баривчилсан. Тэгэхээр одоо нөгөө Германдаа ч үзсэн юм байхгүй нөгөө талтаа ч үзсэн байхгүй гэж хоёр дэглэмийн хооронд маш их хавчигдсан байгаа. Тэгээд шүүхэд дуудагдаад тэрнийг эцэст нь эмч тэр нөгөө хамт 14 өрөндийн дунд байсан Вилсон нь энэ хүн ийм одоо инэрэнгүү үйлс хийсэн гэдгийг баталж тэр мэдүүлгээр нь буцаагаад аврагдаж гарсан байдаг. Энэ нөгөө 2 дугаар дайнаар чинь тэр Англи, Америк, Францчууд чинь нацистийн үлдэгдлүүдийг барьж исэн учраас Раб дахиад баригдчихж байгаа байхгүй юу. Тэгээ 1 жилийн турш шоронд ялзарч хэвтсэний эцэст Раб 1946 онд нацизмаас салсан гэдэг ийм тодорхойлолтоор суллагдчихсан байгаа. За гэвч нацист намын гишүүн байсан толб тэрний нэртэй хамт үлдэж амьдралынхаа сүүлийн жилүүдэд ажил олдохгүй, за амжиргаагаа залгуулах боломжгүй, хоол хүнсгүй маш хэцүү хүн амьдарсан. За дайны дараах одоо Германд эдийн засгийн гайхамшигтай өсөлт эхлээд амжиргааны түвшин өсөж байсан боловч Жон Доро Раб нар маш ядуугараа байсан. Тэгээд энэ үед нь тэр хоёрт байнгын нэг юм хайрцагтай, боодолтой хүн сэрдэг байсан гэж. Хаанаас гэл харахаар нөгөө хятадаас Нанжинаас гэд ирээд ингээд тэр аврагдчихсэн хүмүүсээс нь энэ хоёр хүнийг бол хоолоор залгуулж исэн гэж хэлж болохоор тийм буцах хаягндан Нанжин гэсэн байдлаар хоол хүн сэрдэг байсан. Тэгцэст нь 1950 оны 1-р сард Раб тархинд нь цус харваад энэ хүн нас барсан байгаа 68 настай да. За нас барах үед Раб хинт чирэггүй бүр хэнийг мэдхгүй тийм хүн болоод амьдралд туссан. За Германд бол бүр ичгүүрийн их сурвалж гэж тооцогдож, за Хятадтай бол шинээр тогтсон тэр коммунист нам Нанжины хядлагын түүхээс нэрийг бүр устгацсан шахаад гаргачихсан байсан. За энийг Рабыг одоо хэн санах уу гэвэл тэр Нанжинд байсан тэр хорогдож амьд үлдсэн хэдэн хүмүүс л санаад байгаа юм.
Дэлхий бол бүр мэдэхгүй. За тэгээд дэлхий хизээ энэ Жон Раб гэж хүнийг сансан юм бэ гэвэл 1990-ад оноос бүр хойш тэр Iris Chan гэд хүн нанжины хядлагын талаар судалгаа хийж маш нарийн судалгаа хийхдээ Раби өдрийн тэмдэглэл болон тэр аюулгүй бүсэд оролцож исэн тухай маш олон баримтууд, аман баримтууд, бичиг энэ бүгдийг нь олоод нэгтгэн судалж агаад Рабийн гайхамшиг түүхийг дахиад дэлхийд таниулсан хүн бол энэ Iris Chan гэж хүн байна. Тэгээ удалгүй хятадын засгийн газраас бүр Рабийн булчны чулууг үнэн төлж ийж тэр Берлинээс авчираад тэгээд Жон Доро хоёр амьдарч байсан Нанжинд нь тэр чулуугийн тэр Нанжины хядлагын асар том юм юу гэдэг юм бэ? Дурсгалын цогцлборын гол дунд нь ингэж байршуулсан байдаг. Ингэж одоо ам бие зориулсан амьдралынхаа 30 гаруй жилийг өнгөрөөсөн Нанжинда энэ хоёр маань буцаад булшин чултгаа ирсэн байгаа юм. За өнөөдөр судлаачдын тооцоогоор бол Раб Нанжинд ойролцоогоор 250 мянган хүний амийг аварсан гэж үздэг. Энийг нэг л юмтай харьцуулъя гэж утсан. Бид нэг Оскар Шиндлерийг мэддэг. Шиндлерийн бүртгэлийг үзээд бахархдаг тий гоё кино. Яг муу гээгүүл дээ Шиндлер бол үнэхээр мундаг дайчин тий. Гэхдээ Жон Раб 250 мянган хүний амийг аварсан. Оскар Шиндлер 1200 хүний амийг аварсан. Тэгэхээр бид бүр нацист нэртэй боловч маш инэрэнгүү, маш дайчин ийм хүнлэг хүний түүхийг бас мэдэхгүй өнгөрч 90-ад он хүртэл мдээгүй байсан байлээ. Тэгээд жинхэнэ аврагч байсан гэдгийг бид одоо санаж дурсах хэрэгтэй болов. Тэгээд түүхэнд сайн нацист гэж нэрлэгдсэн Раб өөрөө ингэж хэлж ирсэн байдаг. Хэрвээ чи сайн зүйлэл хийж чадах юм бол яагаад эргэлзэх ёстой гэж ингэж хэлдэг. Тэр хүний одоо ямар дэглэмтэй байх, ямар улсад амьдрах хамаагүй хүн бол бас хүн шиг үйлдэлийг энэ хүн тухайн цаг үедээ хийж чадсан жинхэнэ сайн нацист байжээ. Тэгээ Оскар шиг Жон Раб шиг хүмүүс маш олон байсан л та. Яг тэр бүх хүмүүсийн бүх түүхийг унших юм бол бүгдээрээ л гоё бахархалтай гэж санагдана. Шиндлэрийг хаяа ингэж л ярьдгийн тэр пошт дэлбэрэлт хийхэд шиндлэр санхүүжүүлсэн ч гэдэг юм уу. Өөрөө энэ бүгд оролцож дараа нь гимээ зайруулсан ч гэдэг юм уу, тиймэрхүү юм бас байдаг л та. Тэгээ Шиндлерийн нэг гол онцлог нь яг нацистуудын дундаас тэднийг хулигдж яагаад тэдгээр хүмүүсийг аварсан даа бас их онцлогтой байдаг. Жон Рабын онцлог нь болохоор өөрөө нацист хүн байж байгаад гэдэг нь онцлог юм байна тий. Өнөөдрийн түүх бол. Тий, яг Шиндлер ч бас нацист байсан л баг тий. Гэт үнэхээр гайхалтай хүн юм аа. Тэ нэр ийм гоё түүх сонсно гэж бодсонгүй. Их үнэнч хүн надад санагдлаа. Нацист тач үнэнч байна. Тэгээд хүнийг хайрлна гэдэгтэй ч үнэнч байлаа. Яг өөрөө яг жинхэнэ хүн байсан байна. Яг нацистыг дэмжсэн тэмхэн ч гэсэн ямар ч үзэл бодолтой үн чивэрэл байгаад байна шүү дээ тийм. Тэгээд тэр ихнэр нь хүний ихнэр гэж сайн юм а тий. Тэр болгонд нь өстой явж л байгаа. За баярлалаа Цанглаа. Үнэхээр аимшигтай бөгөөд тэгээд бас их сайхан түүх байлаа тийм ээ. Энэ хүн байгааг бол энэ хохирогчтой тоо хэдэн 100 мянгаар нэмэгдэх байсан байна. Яг үнэ. За өнөөдрийн дугаарыг маань Отревинта чөлөөтэй амьсгалцгаая. Отревин хамрын цэцлэг болон NCD Group-ийн Casa Da Vinci төслийн тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 стилганы од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За тэгье. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.